За сайн байцгаана уу? Та бүхэндээ багш нь хариулгын ялгалын ганц тооны 4-ийн хичээлээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Багш нь StreamYard-ийн дэлгэц суулгах шууд лайвын аппликейшн ашиглан та бүхэнд хичээл заах болсондоо маш их баяртай байна. За ингээ хичээлд анхаарлаа хандуулаарай. Би дэлгэцээ та бүхэндээ ширлээ. За дэлгэц маань харагдаж байна уу? Номны маань. За намаа жоохон хамруулчихъя. Та бүхэнд харагдуулахын тулд. За генитив сингуляр буюу хариулгын ялгалын ганц тоо. За асуулт нь отаска. За асуулт нь кохо чихо. За кохо гэдэг нь хиний, чихо гэхээр юуны гэсэн үг. За тэгэхээр бид бүхэн заахын тий ялгалын ганц тооны хичээлээ үзсэн. Энэ удаад хариулгын тий ялгалын ганц тооны хичээл маань ижилхэн нэг төрлийн номноос явж байгаа. За маскулинум неутрон буюу эрс хүүсний нэгийн тоо буюу за хамаатал төлөвлөний үг тэмдэг нэр зэргийг бид бүхэн харж байна. Тэгэхээр цагаан дэвсгэр дээр хараар бичигдсэн байгаа нь бол нэрлэхийн тий ялгал дээр анхны хэлбэр дээр байгаа үгнүүд байгаа. За цагаан бичигтээ арын фонд нь сарл байгаа үгнүүд болохоор генитив сингуляр дээр хуурцсан байгаа үгнүүд байгаа. Тэгэхээр маскулинумын тен, неутрумын тоо гэсэн энэ гэдэг үг маань хариулгын тий ялгал дээр тоохо гэд төгсгөл нь оохо төгсгөлтэй болж байна. За тэгвэл энэ гэдэг үг нэг гэдэг тоо хоёр маань ер нь ижилхэн яваад идэг. За едэн маскулинумын едэн нэг гэсэн тоо. Неутрумын едно төгсгөлтэй нэг гэсэн тоо маань генитив сингуляр дээр еднохо болж байна. Еднохо. Та бүхэн маань эдгээрийг сайхан дэвтэртээ бичээд аваарай. Эхний удаад дөрөв тайлбарлаж байхад ерөнхийдөө ойлгохдохгүй зүйл бол гардаг. Гэвч энэ зүгээр та бүхэн маань дөрвийнхаа дэвтэр дээр бичиж аваад дасгал ажиллаад явж явах явцад хэрэглээнд ороод явхад ойлгомжтой болдгоо. Тэгэхээр та бүхэн маань дэвтэртээ бичээд яваарай. За мой мэ гэдэг нь за миний гэсэн номинатив буюу нэрлэхийн тий ялгал дээр байгаа хамаатуулах төлөөний үг байгаа юм. За твой твэ. За ард байгаа мэ твэ гэдэг нь неутрумын үгнүүд. За мой твой гэсэн байгаа нь маскулинумын миний гэсэн хамаатуулах төлөөний үгнүүд явж байгаа. За ехо еи гэдэг нь бол за маскулинум неутрум одоо ялгаагүй байдаг бол за нааш наашэ манай гэсэн үгнүүд байгаа тийм үү. За нааш гэдэг нь зөвхөн маскулин дээр хэрэглэгддэг бол наашэ гэдэг нь одоо неутрум дээр хэрэглэгддэг. За ваш гэдэг нь за би энэ маусаараа та бүхэн ингэж харуулад явах нь илүү зүгээр юм гэж бодлоо. За ваш гэдэг нь танай гэсэн хамаатуулах төлөвний үг байна. Маскулин дээр хэрэглэгддэг. За тэгвэл вашэ гэсэн танай гэсэн тий эсвэл та нарын гэж бас болно. Төгсгөл нь болохоор неутрум дээр хэрэглэгдэг. За их бол аль маскулин неутрум аль нь одоо хамаарахгүйгээр хэрэглэдэг. За энэ хамаатуулах төлөөний цагаан дэвсгэр дээр байгаа хар бичигтэй үгнүүд маань арт талдаа хуурсан байгаа нь хариулгын тий ялгал буюу генитив сингуляр гэж ойлгоно. За тэгвэл бүгдээ уншицгаая. Мэхо, твэхо, ехо, за ехо бол юурэж. За еихо болж юм тийм үү? За түүний энэ болохоор тэр эмхтэйгийн гэсэн утгатай хамаатуулах төлөвний үг байна. За наашехо, вашехо, еих болдог. За эдгээр та бүхэн маань бичээд аваа. За тэгвэл ард талын багнанд бүгдээрээ тэмдэг нэрүүдээ харцгаая. За тэмдэг нэрийн төгсгөл маань маскулинум дээр бол хэвтэ и байдаг бид бүхэн мэднэ. За неутрум дээр болохоор урт э байдаг ческе гэдэг тийм үү. За тэгвэл энэ маскулин неутрум хоёулаа хариулгын тий ялгал дээр ижилхэн ческехо болж байна тийм үү. Ческехо. За тэгвэл модерни гэсэн орчин үеийн гэсэн зөөлөн төгсгөлтөө тэмдэг нэр маань хариулгын тий ялгал дээр модерни хо болж байна гэсэн үг. За тэгэхээр та бүхэн маань эдгээрийг бичээд аваарай.
За багш нь бас лайвын дараа эдгээрийг зургийн хэлбэрээр бас оруулж өгөхөөр төвтөр дээрээ болгож авах та амархан болно. За доошлуулаад феминин ном буюу им хүүсний үгсийн одоо хүрээнд хариалахын ялгал нь арай өөр гэдэг. Сая бид бүхэн маскулин болон неутроныг үзсэн бол одоо им хүүсээ үзэх гэж байна. За им хүүсний энэ гэдэг үг маань та гэдэг төсөлтэй бид бүхэн мэддэг болсон. За тэгвэл хариалахын ялгал дээр тэ буюу за энэ дээр та бүхэн хараарай. Н урт э болж байна. Төсөл нь тэ гэдэг. За тэгвэл 1-ийн 5 маань ядна гэдэг тийм үү? Яднакийнхаа холбоог үүсгэхэд бид бүхэн мэднэ. Тэгвэл хариалахын ялгал дээр ядна маань урт э төсөлд болж байна. Яднэ гэдэг. За тэгвэл за миний ном, миний ээж гэдэг хэлэхдээ макийнхаа за маминка, моё маминка гэх аль алингээр нь хэрэгжилж болдог тийм үү? За миний гэдэг нь маач гэж хэлнэ, моёч гэж хэлнэ. За тэгвэл чиний эгчтэй гэх юм бол тва сестра эсвэл твоя сестра гэд аль алингаар нь хэлж болдог. Тэгвэл хариалахын ялгал дээр эдгээр маань мэ гэдтэй урт э төсөлтэй. За твэ гэд бас урт э төсөлтэй болж байна. За хэрвээ моё гэдэг үгийг ашиглахаар бол э төсөл нь урт и болж байна. Чаркатай. Урт гэдгийг санаарай. Чаркатай. Урт. За тэгвэл ехо е гэдэг хоёр маань хувирахгүй байна. Маскулин неутро хоёроос өөр нь хувирахгүй байна. За нааше гэдгийн одоо за наша маменка тийм одоо манай ээж гэдэг үг хэлж байгаа бол за нааши урт и болж байна. Төсөл нь. За ваши гэдэг маань бас урт и болж байна. За еих маань ерөөсөө хэвээр гэж байгаа. Бас деталын маскулин неутрон дээр бас еих маань хувирахгүй байгаа. Хувирахгүй байгаа үгнүүдийн та бүхэн маань бас анзаараарай. За тэгвэл им хүүсний чиска гэсэн төсөлтэй тэмдэг нэр маань генетик символаар хариалахын ялгал дээр урт э болж байна. Чиске гэд. За модерны маань хувирахгүй байна. За бид бүхэн ийхүү энэ гэдэг төлөөний үг болон 1-ийн тоо за хамаатуулах төлөөний үгнүүд за миний чиний тэр эрэгтэйгийн тэр эмэгтэйгийн манай танай тэд нарын гэсэн хамаатуулах төлөөний үгнүүд маань хэрхэн хувирж байгааг үзлээ. Мөн тэмдэг нэрүүд нь хатуу болон зөөлөн төсөлтэй тэмдэг нэрүүд хэрхэн хувирж байгааг үзлээ. За тэгвэл одоо субстантив буюу нэр үгний хүрээнд төсөлүүдийг харцгаая. За им и буюу маскулин амьгүй. За амьтайг нь бол им аа гэж тэмдэглэдэг та бид бүхэн видео хичээлүүдээс хангалттай ойлгох болсон гэж багш найдаж байгаа. За сишит дэвтэр гэдэг хатуу төсөлтэй маскулин үг баад генетик символаар дээр өө төсөл талж байна. Сишит туу болж байна тийм үү? Сишит туу болж байна. За покое гэдэг зөөлөн төсөлтэй маскулин амьгүй тийм өрөө гэсэн үг маань покое болсон байна. Покое болсон байна. За тэгвэл маскулин феминин ном буюу им хүүсний үгнүүд маань хэрхэн хувирж байгааг үздэхээ. За жина эмэгтэй хүн тийм үү? А төсөлтэй жина гэдэг эмэгтэй хүн гэсэн үг маань хариалахын ялгал буюу генетик символаар дээр хөвтэй и болж байна. Жини болно гэсэн. Жини. За тэгвэл шидлэ сандал гэсэн э төсөлтэй феминин номын үг маань хэвэр байна. Шидлэ хэвэр. За скршин гэдэг зөөлөн гэвлэгчээр төгссөн шүүгээ гэдэг үг маань зөөлөн э төсөлтэй болж байна. Скршин яаж байна. Тэнгуудаа энэ үсгнийхэн дээд талын хачиг тий дэгэ гэж ярьж байгаа. Монголоор дэгэ хачиг байхгүй болсон. Скршин нэг та бүхэн анзаараарай. За колей за оюутны байр гэсэн үг байгаа. За энэ колей покой хоёрын төгсгөл ирхэн байгаа боловч за покойн маскулин колейн болохоор феминин ном байдаг. Энийг та бүхэн маань бас чийжлээд аваарай. Зарим нэг нь бол аль хэдийн мэддэг болсон баг. За энэ маань мөн ижилхэн э төсөлтэй болж байна. Колея гэдэг. Колея. За мист ност газар гэдэг тэ төсөлтэй феминин ном маань зөөлөн и энэ дэр урт и байх, урт им чарка байхгүй. Дээр зөвхөн им богино и гэсэн үг. Мист ност болж байна. За тэгвэл бүгдээрээ неотромын нэр өгнүүд дээр эрсгүүсний нэр өгнүүдээр анхаарлаа хандуулъя. Неста буюу хот гэдэг а төсөлтэй неотромын маань генетик символаар дээр а төсөлтэй болж байна. Неста гэдэг.
За тэгвэл Морше далаа тэнгис тэнгис гэсэн үг байгаа. Хиврэ байж байна. Морше гэдэг. За Намнести буюу талбай гэсэн урт и төгсгөлтэй неутрон үг маань мөн хиврэ байж байна. Намнести. За тэгвэл за доор мөн хэд хэдэн үгнүүд дээр анхаарал хандуулаарай. За сир буюу бэслэг гэдэг үг маань хариулахын ялгал дээр сира. За хлеб гэдэг талах гэдэг төгсгөлтэй маскулин үг маань хлеба. За вечера вечер гэсэн тий орой гэсэн үг маань вечера. За обед гэдэг өдрийн хоол тийм үү гэдэг маскулин үг маань обед. За язик гэдэг үг маань язика. Четвертек пүр гараг тийм үү. Четвертка. За костел сүм гэдэг үг маань костела гэд арай өөрөөр хуурж одоо дөрмийн бусаар эдгэрийг та бүхэн маань цээжилж авах гэсэн. За мөн энэ дэр за Лондон гэдэг үг маань Лондина, Берлин гэдэг үг маань хариулахын ялгал дээр Берлина болдог гэдгийг цээжилж аваа гэсэн юм. За бүгдээ тэгэхээр энэ дэр дасгал ажлууд ерөнхийдөө бол гэртээ ажиллана. Эдгэрийг мэдснийхаа үндсэн дээр багш нь эдгээр дасгал ажлуудыг зургийн хэлбэрээр та бүхэнд оруулж өгнө. Тэгэхээр та бүхэн маань бидагийн ажиллаарай. За энэ дэр хариулахын ялгал шаарддаг үйл өгнүүд гэж байдаг. Жишээлбэл птаце гэдэг асуух гэдэг үйл үг маань ерөнхийдөө хариулахын ялгал шаарддаг. Тэгэхээр та бүхэн маань дөрмийн дэвтэртээ бичээд байгаа багшаа хэлж байгаа. Птаце маань хариулахын ялгал шаарддаг. Асуух гэсэн. Тэгэхээр энэ асуух гэдэг үйл үгний ард орсон эдгээр үгнүүд маань бол одоо генитив сингуляр дээр хуурна гэсэн үг л дээ. За жишээлбэл бүгдээ энийг хамтдаа хийцгээе. Птамсе. За птамсе. За энэ доод талд нь болохоор энэ биеийн төлөвний үгнүүд болгон тэмдэг нэрүүд нь явж байна. Энэ хоёрыг холбоо болгоод дараад арт нь юм гээд бүтэн үйлбэр болно гэсэн. Тэгэхээр миний одоо оюутан гэсэн үгийг арт талд нь хувилгаж чинь гэсэн. За тэгвэл муй гэдэг маань ямар болсон бэлээ? Бүгдээр харцгаая. За муй гэдэг маань меха болсон тийм үү? За тэгэнгუთ студент гэдэг одоо тэд төгсгөлтэй үг маань энэ дээр болохоор амтай зүйлүүд бол хэрэгдэг байгаа даа болохоор энэ багш нь дараагийн лайваар энэ лайва дууссан гутаа тайлбарлаад өгнө гэсэн. Тэгэхээр одоохондоо амтай зүйлүүдийг нь орхижээ. Тэгэхээр амьгүй зүйлүүд дээр ажиллана гэсэн. Тэгэхээр 3 дахь дасгал дээр орчих бүгд. За data до substance за уучлаарай. Data до spravneho dvaru. За зөв хэлбэрлэн тавиарай гэж байна. Тэгэхээр энэ дэр идэмэ до гэхээр до гэдэг ухтар маань өөрөө генитив шаарддаг ухтар үг байгаа. Руу гэсэн үг тийм үү та бүхэн маань мэддэг болсон. За тэгвэл энэ дэр нове кино гэсэн холбоо байна. Энийг хариулахын ялгал руу хуургая. За тэгвэл неутромыг нове гэдэг тэмдэг нэр маань бид бүхэн харна. Эхо төгсгөлтэй болж байгаа. Тэгэхээр новехо болно гэсэн. За тэгвэл доошлуулъя. Кино гэдэг а төгсгөлтэй үг маань а болж байна. За тэгэхээр бүгдээ өгүүлбэр бүтээцгээе. Идэмэ да новехо кино. Идэмэ да новехо кино. За тэгвэл бүгдээ дараагийн нэг жишээ авч үзье. За а төгсгөлтэй. За идэмэ да италс. За италска каварна гэдэг холбоо өгж байна. Итали кофений газар. За тэгвэл идэмэ да италска гэдэг маань а төгсгөл нь урт э болж байгаа. Италске. За тэгээд а хэвтэй и болно. Тэгэхээр италске каварни болно гэсэн үг. За тэгэхээр арталын холбоог нь харъя. Язикова школа хэлний сургууль гэж. За тэгвэл язикове школи болно гэсэн. За нарадныхоо дивала, померанчныхоо банки гэх мэтчлэн та бүхэн маань хийн гэсэн. За энэ дээр бас багш нэг зүйлийг тайлбарлаж өгье. Ism is ask гэсэн үг байна. Энэ маань мөн генитив шаарддаг. Тэгэхээр is Америки, is Немецка, is Франция, is Канади, is Шведска гэх мэтчлэнгээр хэрхэн хувраад байсныг бид бүхэн энэ дөрмийн хичээлүүд
үтснээрээ мэддэг болно гэсэн үг байхгүй. За SMS Ческер Бублики гэж хэлдэг тийм үү? SMS Ческер Бублики. Полска гэх мэтчлэн. За тэгвэл энэ дөрөвдүгээр дасгал дээр творчтэй конверсашны подлевсоор. За энд өгөгдсөн жишээний дагуу харилцан яриа бүтээгрэй гэсэн байна. Тэгэхээр каварна кофений газар гэдэг үг байна. Школа, сургууль, за хотел гэсэн зочд буудал гэсэн юм 3 үг өгөгдсөн байна. За энэ дээр е каварна ведле школы. Е каварна ведле школы гэхээр сургуулийн дэргэд тийм кофений газар байдаг уу гэсэн асуулт байна. Тэгвэл гот хариулт нь нэ. Е ведле хотел. Нэ үгүй е бол гэсэн тийм ведле дэргэд хотел зочид буудлын дэргэд байгаа гэж хариулсан. Энэ дасгалыг жишээ бүдрээ хараад хийн гэсэн үг. Тэгэхээр жишээ нь за энэ дээр хотел, моше, парк гэсэн үгнүүд байна. За жишээлбэл е хотел ведле моше гэж асууж болно гэсэн. Е хотел ведле гэдэг огтор үг маань өөрөө арталын үг нь генитив буюу хариулганд ялгаж шаардаад байгаа учраас арталын үг нь хувь. Тэгэхээр е хотел ведле моше ч өөрөө неотром үг байна. Тэгэхээр неотромын төгсгөлдөө маань хിവэрэ байж байгаа энэ дэр моше гэдэг. За ведле моше гэдэг хിവэрэ байна гэсэн үг. Тэгэхээр за тэгвэл гот хариулъя. Нэ е ведле парко. Паркын нэр гэдэг. Үгүй тэр паркын нэр гэдэг. Нэ е ведле парко. Парк гэдэг чинь маскулинумын анхуу үг байгаа. За уу төгсгөлтэй болж байгаа тийм үү? Хотелтэйгээ ажиллах гэсэн. За тэгвэл доотлын 3 үгэн дээр бүр анхаарлаа. Дивадло о төгсгөлтэй. За костел, кино гэсэн 3 үгийг ашиглан дээрх жишээний дагуу дээр дасгал ажиллана. Тэгэхээр яах нь вэ? Е дивадло ведле костеле. Е дивадло ведле костеле. За костел маань өөрөө феминин юм явж байгаа. За тэгээд зөөлөн төгсгөлтэй гэгүүлэгчээр төгсөн маань төгсгөлтэй болж байгаа гэдэг жишээгээр костеле бол. Тэгвэл нэ е ведле кино. Үгүй тэр кино театрын хажууд байдаг. За а төгсгөлтэй өмнө а болж байгаа тийм үү? Кино гэж. За эдгээрийг та бүхэн маань ингээд 4-р засгалаа хийж гисэн. За 5-р засгалыг хэрхэн хийх талаар багш нь тайлбарлаад өгнө. Доклинтес pronoun form. За зөв хэлбэрийн бүглэр гэж байна. За тэгэхээр нэгдүгээр дасгал дээр бүтшөө буюу түүхний хуу од до гэд энэ хаалтанд байгаа үгнүүдийг нь хариулганд ялгал дээр хоргоно гэсэн. Од до хоёр маань өөрөө хариулганд ялгах шаарддаг утга үгнүүд байдаг. Тэгэхээр ард нь орж байгаа үгнүүд нь генитив шаардна гэсэн үг. За энэ дэр бас працую од до гэсэн байна. Өглөөнөөс орой болтол ажилдаг. Працават гэдэг од төгсгөлтэй үг маань. Окей. Уучлаарай багш нандурчлаа. За працават гэдэг ават төгсгөлтэй үйл үг маань оноо буюу 3 дахь бид працуйг хувирсан байна. Багшнаас тавтлах хичээл маягаар та бүхэндээ давхар тайлбарлаад байна. За эдгээрийг тэгэхээр рано гэсэн а төгсгөл нь ямар төгсгөлтэй болдог билээ те? А болдог. За вечер гэдэг маскулин юм уу ямар төгсгөлтэй болдог билээ те? Гэх мэтчлэнгээр дасгал ажиллана гэсэн. За 6 дугаар дасгалыг харъя. За ерөнхийдөө багш нь та бүхэнд яг энэ хичээл дасгалаа 5, 4, 3 гэсэн дасгалуудыг өгье. Ингээд та бүхэн маань хичээлтэй холбогдуулаад ойлгоогүй зүйлээ бол асуугаараа багш нь та бүхэндээ маш олон дөрмийн хичээлүүдийг орох болохоор нэг сэдв хичээлээ нэг лайв хичээл болгоод хадгалаад явна. Өнөөдөртэй айлтгуулах өөрийнхөө хэмжээгээр хэдэн дөрмийн хичээлийг оруулна. За өнөөдрийн генитив сингуляртай холбоотой хичээлээ инхүү тасгая.
За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. За дараагийн лайв хичээл рүү орцгоё.